манай намын байр яасан бэ? Нөгөө хүзүүчэнд одоо байсан хүзүүчгээд нэг жохон тийм нэг юм хоёр байшингийн дунд нэг залгаа. Тийм юмд байлаа. Одоо төв холбооны уртал нэг тийм нэг байшин савнд бас байна. Одоо бараг л ашиглалтнаас гарсан шахуу тийм юм. Нөгөө хүзүүч нуруу гайцсан. Тэгээ энэ дэр одоо намын гишүүд дэмжиж хүмүүсийн дунд одоо энэ намын даргын сунгаатай холбогдуулаад яриа хөөрэ гарчин. Хүзүүчэн дээр баригдсан нөгөө ардчлалын том ордон маань хайцсан бэ. Намын байр хайцсан бэ гэж. Тэгэхээр намын даргыг одоо сонгоно гэдэг одоо мундаг юм яриад ингээд улс орныг сайхан болгоно, намын гишүүдэд сайхан болгоно, ялан одоо жаргаан хачин сайхан болно гэж ярьж байна. Гэхдээ тэр шинээр сонгогдох дарга маань хаан суух юм бэ гэдэг бас. Бид ер нь хаана байх юм бэ? Одоо 27 жил болж байна ардчсан бол. Ардчсан нам байгуулагдаад одоо яг энэ одоогийн энэ 5-6 намын нэгдэл энэ нам байгуулагдаад хэдэн жил болж байгаа юм те? Одоо 16 жил болж байна. 17 дахь жилдээ. Намын байр байхгүй. Намын байр барин гэдэг том хандив цуглуулсан том шоу ярьж том намын байрны макет харуулж ирсэн. Тэгээ энийг одоо хэдэн дарга солигдов. Энэ хугацаанд ямар том засгийн ихийг баярав. Ямар том байшин сав цаана босч байна. Ховын хэвшилж бай, улсын байгуулагч бай тийм үү? Дэлхийн ертөнц яад өөрчлөж байна. Монгол улсын барилгын салбар тийм биз дээ. Хөрөнгө оруулалт энэ бүх юм ингээд. Тэгээ манай намын байр яагаад байдгүй юм бэ гэж би намын жирийн гишүүнүүд асуумаар. Өмнө намын дарга хийжсэн улсаас асуумаар. Бид асуух хэрэгтэй. Тэгээ намын байрын цугласан мөнгө төрөг яасан?